30 нас хүрэхээс өмнө өөрийнхөө мөрөөдлийн амьдралыг босгож чадхад минь тусалсан 7 дадлаа би өнөөдөр та бүхэнтэй хуваалцъя. Би өнөөдөр өөрт чинь ерөөсөө ч материалын зүйл болон мөнгөний талаар ярихгүй харин эсэргээрээ хүний дадлын талаар хуваалцъя. Гэхдээ энэ дадлыг би зөвхөн өөрийнхөө амьдрал дээр хэрэгжүүлсэн цэвэр туршлагаас хуваалцах болно. Хамгийн ихэнд ном унших дадал. Би 3 жилийн өмнө яг охиноо төрснөөс хойш өдөр болгон ном уншиж эхэлсэн байгаа. Эхний ээлжинд 7 хоногт нэг номны ард гарыг гэж үзсэн. За дараа нь бол номнуудаа хураангуулад гол мессежүүд рүү ороод 3 хоногт нэг, 2 хоногт нэг номнуудыг уншиж эхэлсэн байгаа. Тэгээ нийтдээ бол одоо хэдэн зуун номны ард гарсан. Хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр ерөөсөө л өөрт чинь яг бод дээр үгэн зүрх рүү чинь хатгаж орж байгаа тэр зохиолчиг болох. Хэрвээ яг өөрийнхөө үнэлдэг нэг зохиолчиг олчих юм бол тэр хүний бүх номыг уншмаар санагдаж авчдаг. За тэгээд тэнчнээс жинхэнэ нарийн мэдлгүүдийг олж авч эхэлдэг. Тэгэхээр миний зөвлөх зүйл бол өглөө болгон эрт босоод өөртөө чимээгүй цаг гаргаад гэр бүл хүүхдүүд чинь сэрхээс өмнө өөртөө цаг гаргаж ном унших. Хүн өглөө босоод яг өглөөний цай уудаг шигэ бид нар ходоодод хийжээдэг шигэ тархиад хийжих тийм дадлыг өөртөө суулгачих юм бол тухайн өдөр тэр чигтээ айгүй гоё эерэг ирч хүчтэй болж ирдэг. Тэгэхээр өглөө болгон ном унших цаг заавал гаргаж байгаарай гэж би хэлмээр байна. Хоёр дахь миний зөвлөх зүйл өндөр орлого олж өгч чадах ур чадварт суралц. Ур чадвар гэдэг зүйлийг миний бодлоор бид нар ярилцаж эхлэх цаг болсон баг. Бид нар айгүй их аттестат гэж ярьдаг, диплом гэж ярьдаг, мэрэгжил гэж ярьдаг, ажлын байр гэж ярьдаг. Гэхдээ ур чадварыг юусэн ярьдаггүй. Хүн мэрэгжилтэй байж болно. Гэхдээ ажилгүй, орлогогүй байгаад байвал энд ерөөсөө ур чадвар гэдэг зүйл байхгүй байна л гэсэн. Ихэнх залуучууд би хувийн хөгжил дээр анхаарч ингээд жимд яваад, кофе шоп суугаад, подкаст сонсоод зөв маш их цагийг үрж өнгөрөөд байдаг. Зөвхөн шууд гол зүйл рүү гоор. Яг ямар ур чадвараар чи 6 сарын дараа гарч ирэх юм. Тэр зүйлүүдээр л анхаараа яв. Нэг харамсалтай мэт байна. Хүн болгонд санаа байгаа. Чиний санаж байгаа санааг чи ер нь бол хамгийн багадаа 10,000 хүн санаж байгаа л гэж бодох хэрэгтэй. Харин хэн энэ санааг хэрэгжүүлж чадах вэ гэхээр зөвхөн ур чадвартай хүн. 3 дахь дадал маань юу вэ гэхээр инэрэнгүү сэтгэлтэй байх. Ер нь монгол хүмүүс донд баян мөнгөтэй хүн гэхээр ерөөсөө ч инэрэнгүү сайхан сэтгэлтэй хүн гэж боддгоо те. Ямар нэгэн аргаар буруу аргаар баяцсан л байх гэж ихэнх хүмүүс боддог. Миний бодлоор энэ ойлголтыг бид эвдэх цаг болсон. Тэгэхээр инэрэнгүү сэтгэл гэж яг юу юм бэ гэж. Инэрэнгүү сэтгэл гэдэг зүйл бол өөрийн чинь бизнесийг урт хугацаанд тогтвортой барих хамгийн том хүч. Хэрвээ чи үргэлж бусдыг дандаа ашиглая, зөвхөн өөрийнхөө ашиг хонжоог номер 1 тавьж боддог бол чиний карьер чинь, амжилт чинь богино настай байна гэсэн. Яагаад тэгэхээр чамд гөрүүлсэн, мөрүүлсэн, чамаар ашиглуулсан хүмүүс үргэлж чамаас нэг л хатуутай, араас чинь байнгын чамайг муулж, бусад хүмүүсийг чиний дайсан болгож бэлдэж явдаг. Эсвэргээрээ чи үргэлж хүмүүст өгж явах юм бол чамаас яг хэрэгтэй байх үедээ тусламж авсан, дэмжлэг авсан тэр хүн ирээдүйд чамайг урагшилж байгаа замруучин араас чинь түлхэж өгдөг учраас бусад хүмүүсийн туслалцаа, дэм, урам зориг, хамтрал чамд хүч нэмсээр чи зорилгодоо илүү хурдан хүрдэг, дээрэс нь урт хугацаанд илүү тогтвортой байж чаддаг. Бид нар энэ яг мөнгөтэй ямар холбоотой юм бэ гэх юм бол би арай өөр талаас нь тайлбарлаж өгье. Мөнгө бол яг л урсгал устай адилхан зүгээр л энергийн урсгал. Хэрвээ чи хүмүүст хэрэгтэй зүйлийг хийж өгөх юм бол хүн халаасанд байгаа мөнгөө чам буцаагаад өгнө. Тэгэхээр энэ хоёрын хооронд харилцаа ашигтай хамтран ажиллагаа үүсэж байгаа биз? Яг л юм. Чи өгж ээж, чи дараа нь авна гэсэн үг. Тэгэхээр зөвхөн авахаа боддог хүмүүс үргэлж богино настай зүйл хийж яадаг. Тэгэхээр сайхан сэтгэлээр үргэлж хүмүүс дандаа туслая, хэрэгтэй зүйлийг өгье. Хүний асуудлыг шийдэж өгье. Хүнд цагийг хэмнэж өгье. Замын товчилж өгье гэх юм бол чи хамаагүй илүү хурдан хүссэн газараа хүрэх боломжтой. Дараагийн дадал бол төвлөрч сурах. Төвлөрч сурна гэдэг нь ер нь бие сэтгэлээ удирдах сурах ухаан гэж би боддог. Миний анзаарснаар бизнесийн ертөнцид амжилттай байхын тулд яалтчгүй чи үр дүн үзүүлэх хэрэгтэй. Үр дүн үзүүлэхийн тулд ур чадвартай байх хэрэгтэй. Ур чадвартай байхын тулд чи ямар нэгэн зүйлийнхаа ард төвлөрч сууж чаддаг байх хэрэгтэй. Хэрвээ гаднаас нэг найз ч орж ирэл пив уу ихээр чи заа гарыг л гарчдаг те. Уулзъя ихээр нэг уулзчихдаг. Хүмүүстэй уулзаад асуудлуудыг нь сонсоод тэр хүмүүсийн асуудлыг өөрийнхөө нэг хэсэг болгоод суугаал байдаг бол чамд ямар ч энерги менежмент байхгүй. Чи төвлөрөх нөхцөл байдлаа өөрөө бүрдүүлж чадахгүй байна гэсэн. Тэм учраас төвлөрөх тэр орон зай, нөхцөл байдал, хүрээлэл, хамт олон тэр бүх зүйлээ өөртөө бүрдүүлж сурна гэдэг бол жинхэнэ ялалт. 5 дахь дадал. Ур чадвартай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Би алдартай гэж хэлээгүй, мөнгөтэй гэж хэлээгүй, эсвэргээрээ ур чадвартай буюу skill set-тэй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Баг хамт олон ч зүгээр л чамайг дагаж намирдаг хүмүүс ерөөсөө байж болохгүй. Энэ хүмүүс хамгийн гол нь ур чадвартай хүмүүсээр бага бүрдүүлэх нь чухал. Ур чадвартай хүмүүсийг өөртөө барихын тулд чи хараа зорилгоороо барьдаг. Энэ хүмүүсийг мөнгөөр барьдаггүй, чи үнэт зүйлсээрээ энэ хүмүүст өгж байгаа итгэлээрээ барьдаг. Тэгэхээр ур чадварыг сурсан бол одоо чи дараагийн түвшний харилцаа, хувийн хөгжил, зорилго төлөвлөлт гэдэг сэдвүүд рүү чи яалчгүй орно гэсэн. Чи яг өөрийнхөө зорилгыг олцсон,
чи өөрөө энерги менежменттэй, чи өөрөө ур чадвартай байж чадах юм бол бусад хүмүүс ч гэсэн цагаа алдахыг хүсэхгүй. Чамтай хамтрах нь хамаагүй л өндөр өгөөжтэй учраас чамтай хамтрах болно. Хэрвээ чи нэг үзэж байгаа 25-аас доош насны залуу бол би нэг л зүйлийг онцолж хэлмээр байна. Үе чинь хүмүүс дунд ур чадвар дээр анхаарч байгаа цөөхөн хэсэг бүлэг хүмүүс үү. Тэр хүмүүстэй очиж найзал. Тэр хүмүүстэй харилцаагаа баг залуугаас баттдаг. Ирээдүйд угаасаа монголчууд бид нар цөөхөн. Яг энэ хүмүүс дундаас дараагийн шилдэг залуучууд гарч ив. Дараагийн миний зөвлөх дадал юу вэ гэхээр орлогоо бодохоос илүүтэйгээр зан характераа бод. Өөрийгөө засгаа бод. Би нэг хэсэг орлогоо яаж дараагийн түвшинд гаргах вэ? Яаж орлого дээр нэг тэг нэмэх вэ гэж айгүйх боддог байсан. Тэгээ хариултаа дандаа гаднаас сайдаг байсан. Эцэст нь миний ойлгосон нэг зүйл юу вэ гэхээр чи ерөөсөж гаднаас сайгаад хэрэггүй. Хариулт нь чи өөрөө. Чи өөрөө дараагийн түвшинд гарч ирэх юм бол бизнес чинь дараагийн түвшинд гарах болно. Чиний бизнес зах зээлийн хил хязгаараас болоод, нөхцөл байдлаас болоод, Монголын хуулиудаас болоод хязгаарлагдаад байгаа биш. Зөвхөн чиний хөгжил гаццсан учраас чиний бизнес давхар гаццсан байна гэсэн. Тэгэхээр өөрийн чинь гол ажиллах зүйл бол ерөөсөө л өөр дээр анхаарах. Өөрийгөө дараагийн түвшний зан характертай хүн болгох. Хэлсэн амандаа хүрдэг болгох, цагаа барьдаг болгох, хүнийг ойлгож сурах, өөрийнхөө хувцлалтан дээр анхаарах, биеийн хилэмж дээр анхаарах гэх мэтчлэн маш олон хөгжүүлж болох зүйлүүд. Орлого бол чиний бүтээсэн системийн үр дүнд чамд орж ирэх зүйл болохоос биш чиний зорих зүйл чинь биш. Чиний зорих ёстой зүйл бол систем. Өөрийнхөө амьдралыг системжүүл. Хамгийн сүүлийн үг дадал юу вэ гэхээр хөрөнгөтэй болох бол сэтгэл зүйн тоглоом. Баян болно гэдэг бол ур чадварын асуудал. Хөрөнгөтэй хүн болно гэдэг бол энэ сэтгэл зүгөө удирдах сурсан, цаг хугацаа гэдэг зүйлийг ойлгосон зарчимч хүний л очиж чаддаг цэг. Үе залгамжилсан хөрөнгийн талаар боддоггүй ихэнх хүмүүсийн би амьдралыг харахад тэр хүмүүс мөнгө олсон даруйда дараа 7 хоногт заавал үрэх хандлагатай байдаг. Мөнгө ороод ирсэн юм чинь ингээ баярлаад үрчдэг. Мөнгөгүй болохоор нурмайснаа хүнээс зээл авчдаг. Ийм аргаар бол ерөөсөө ч амжилтанд хүрэх боломжгүй. Бодоод үзтээ хүн өөрийнхөө авсан зээлийг хүү нэмээд сар болгон зарчимтайгаар төлдөг штэ. Яг тэрэн шигэ өөрийнхөө олдог мөнгнөөсөө тодорхой хувийг зээл төлж байгаа юм шиг зарчимтайгаар далт хийсэн бол тэр нь хүүгээс хүү бодох ухаанаар явсаар байгаад ямар их мөнгө олох байсан бол. Тэгэхээр хүний хандлагаас айгүй их хамаарч байгаа. Магадгүй чи би 100 сая төгрөг олохоор бол дараа нь мөнгө хадгалж эхлэе да, хоримтлуулж эхлэе. Тэр болтол өөрийнхөө сайхан хүсдэг зүйлүүдийг аваад сайхан амьдрнаа гэж бодож иж магадгүй. Энэ бол ерөөсөө тоотой холбоотой зүйл биш. Энэ бол зарчмын асуудал. Чамд 50,000 төгрөг орж ирсэн ч гэсэн чи тодорхой хувийг нь далт хийдэг байж ээж чи ирээдүйд 500 сая төгрөг дээр тоглоно. Тийм учраас ерөөсөө миний орж ирсэн мөнгөний тэдэн хувь заавал эрсдлийн сан руу явах хэвээр, тэдэн хувь миний хувийн хөгжил рүү явах хэвээр, тэдэн хувь миний амжиргааны зардалд явах хэвээр. За хүрэхгүй байх юм бол би тэгвэл орлогоо 6 сарын хугацаанд сар болгон би тэдэн хувиар нэмэх зорилго тавья. Би орлогоо тэгж нэмэхийн тулд би цааш нь ур чадваруудад суралцъя. Гэх мэтчлэн яг стратеги төлөвлөлтөөр бодиттойгоор өөрийнхөө амьдралыг, өөрийнхөө санхүүгээ харж эхлэх хэрэгтэй гэсэн. За энд хүрээд миний та бүхэн санд тулгах 7 миний амьдралдаа баримталдаг дадал маань дуусгар болж байна. Амжилт гэдгийг ихэнх хүн уулын оройгоор зүрлдэг. Уулын оройроо мацчихна гэж хэлдэг. Гэхдээ уулын орой дээр гарна гэж бодгол юм бол уулын орой дээр гарсан ямар ч хүн жоохон амс хийдэг. Амс хийх үед уналт орж ирдэг. Тэгэхээр амжилтыг би уулын оройтой зүүрлэх дурггүй. Амжилт гэдэг бол уралдаан биш, очдог цэг биш. Энэ бол зүг чиг. Амжилт гэдэг бол зүгээр л амьдралын хэм маяг ойлгож. Хүрсэн зүйл болгон ч алтуулж хувирдаг. Хийсэн зүйл болгон ч амжилттай болж хувирдаг. Энэ сэтгэлгээний цаана ерөөсөө чиний дадал, өөрийн амьдралыг харах өнцөг итгэл үнэмшлэл та. Эцэст нь хэлэхэд миний хуваалцсан энэ 7 дадлаас ядаж нэгийг нь чулуу та өнөөдрөөс эхлээд суулгаад үзээрэй. Хэрэв боломжтой бол долуулангийн хэрэгжүүлэх гээд үзээрэй. Та хин нэгэнд харуулж өнгөрөх гэж челленж хийх хэрэггүй, сторин дээр бичиж ярих хэрэггүй. Зөвхөн өөртөө үнэнчээр энэ дадлуудын ард гарах гээд үзээрэй. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд өөрийнхөө дадлыг өөрчлөөд эхэлцгээе. Эцэст нь хэлэхэд би чамайг чадна гэдгийг чинь мэдчихэ. Амжилт хүсье.